нар ер нь анханасаа лендийг эхлүүлэхдээ шууд зээлэр эхлүүлэе гэж үг нь бодоогүй. Энэ нээлттэй бондыг супер апаар захиалаад авч болж байгаа гэдэг нь бол таны асуултад шууд холбогдно гэж бодож байна. COVID-19 гэдэг өвчин гарснаас хойш бол ихэнх газрын хувьцааны индекс бол буутсан байна л да. Тэгэхээр дунджаараа бол ихэнх нь буугаад байгаа байхгүй. Тэн дотроос сайн хөгжиж байгаа, өсөж байгаа газрууд нь хаанах вэ гэхээр технологийн компаниуд байгаа. Анд глобалаас гаргаж байгаа манай дижитал бүтээгдэхүүнтэй Lendman байна, Super App байна. Эднэр бол яг энэ дижитал шилжилтийг дэмжсэн, энийг улам хялбаршуулсан, илүү хүнд хүрээлттэй болох зорилготой бүтээгдэхүүнүүд байгаа. Яг мэдээж өнгөрсөн хугацаанд бидний энэ бүх хийж бүтээсэн зүйлийг хөрөнгө оруулалтгүйгээр, хөрөнгө оруулагчгүйгээр бид төсөөлөхийн аргагүй тийм. Манай нөөцгөн байгуулсан залуучууд маань өөрсдийнхөө бизнес санаагаа анх яриад явж байхад бүр ихтгэл хүлээлгээд одоо хөрөнгө оруулж исэн. Өдөө хүртэл дэмжиж явж байгаа анхны хөрөнгө оруулагчид маань гэж байна. За тэрний дараагаар үйл ажиллагаа явуулаад одоо 2 жилч болоогүй хугацаанд анх олон нийтэд үнцаасаа танилцуулж явах хэвцад бидэнд одоо ихтгэл хүлээлгээд бас манай хавцаг Lendman-ийн хавцаг худалдан аваад хөрөнгө оруулж исэн 4000 гаруй хавцаа эзэмшигчид байна. За үйл ажиллагаа өргөжөөд явахын хэрээр энэ бүх өргөжлөлтөнд шаардлагатай санхүүжилтийг бас бидэнд олгож ирсэн бусад хөрөнгө оруулагчид маань байж байна. Тэгээ эдгээр хөрөнгө оруулагчидтай бид нар зайлшгүй талархах ёстой. Ялангуяа манай анхны хөрөнгө оруулагчид байж байна. Анхдагч гэхээр зэрэг яг нэг талаараас сайхан. Гэхдээ анхдагчийн хувьд одоо бидэнд өрсөлдөгч байхгүй гэж хэлж болно. Яагаад гэвэл бид нар эргүүлж тэргүүн шугамд нь шинэ зүйлийг одоо нэвтрүүлэхийг одоо мөрөсөөр явж байна. Манай Ан системсийн охин компани Lendman банк ус санхүүгийн салбар түүнчлэн бизнесийн салбартаа хамгийн өндөр өсөлтийг үзүүлж байгаа компаниудын одоо тэргуун игнэд бичигднэ гэж би бол бодож байгаа. Яа тэгэхээр 2018 онд IPO гаргасан, тэрнээс хойш гаргасан санхүүгийн өсөлттэй хувьцаа эзэмшигчдээ авчирж байгаа тэр өгөөжийг бол хэд дахин нугалсан байгаа. Бид нар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон даргын хүрээнд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг одоо компани үйл ажиллагаан дээр хамгаалах, хангах, илүү удирдамж, чиглэмж өгөх компани удирдлагад цаашдаа яаж компанийн одоо бизнесийн болон ашигын үр өгөөжийг сайжруулах юм бэ? Хэрхэн яаж нэмэгдүүлэх юм бэ? Яаж эрсдэл гарахгүйгээр энэ бизнесийг авч явах вэ гэдэг дээр илүү төвлөрч анхаарч ажилладаг. Энэхүү бондын зах зээл ингээд идэвхжиж ихснээр энэ салбарт оролцогчдын одоо үйл ажиллагаа илүү сэргэнэ гэж харж байгаа. Энийг жишээлээ дараагийн байгууллагууд бонд гаргана гэж харж байгаа. Бид нар зөв ингээд энэ жишгийг тогтоож явна гэдэгт итгэлтэй байгаа учраас бид нар цаашдаа биднийг дагаад гарах хүмүүс маань бас энэ жишгийг дагаад энэ зах зээлийг одоо илүү хариуцлагатай тэгээд өгөөчтэй ийм зах зээл болгож хөгжүүлэхэд бүгд хувь нэмрээ оруулна гэж би найдаж байна. Тэрнээс гадна ерөөсө банк санхүүгийн банктай хамтаагаад үзвэл банк санхүүгийн салбарын нийт ингээд зээлийн тооны 10 гаруй хувийг ингээд дангаар эзэлж байна. Тэгэхээр зэрэг энэ маань болохоор зэрэг бид нар энэ технологийн шийдлэр бас нэлээд маш том хүртээмжийг бид нар хэрэглэгчдэд бий болгож байна гэсэн үг. Lendman гэдэг үсгэн байгуулагдаад ирж хахад жишээлбэл банкны дотор corporate gateway гэдэг өөрөөр хэлбэл open банкны тодорхой ингээд үйлчилгээний хамгийн анхны зүйлийг бусад одоо холомт болон худалдаа хөгжлийн банктай хамт эхэлж ирсэн. Эргээд энэ маань араасаа бусад банкуд ч гэсэн энэ үйлчилгээнүүдийг нээж. Энэ маань зөвхөн одоо Lendman-ийн хувьд биш. Энэ маань банкуд маань өөрөөр хэлбэл өөр бусад байгууллагууд маань тийм банкны төлбөрийн системтэй, банкны үйлчилгээтэй тэр бүх одоо экосистемтэй яаж холбогдох энэ боломжийг нь бид нар бас гээд нээж өгсөн гэж хэлж байна. За тэгээд англи байгууллагуудад одоо нэлээд бодлоо шүү дээ бас тэр 4 жил. Тэгээд яг бид нэг анх одоо англи глобал гэдэг нэрээс биш ч тийм одоо шийдэл үүдээ. Энэ хамт олон нэг зорилготой яг нэг юм итлээ явсан тэрийг биелүүлээд явж байгаа. Дандаа анхдагч байна тийм дандаа асуудлыг шийдчихээ хүмүүстэй хүргэжээ. Үнэхээр бид шинэ юмнууд оруулжээ гэдэг энэ хэлбэрээрээ бид энийг бариад явж байгаа. Энэ дээр одоо үнэж бүгдээрээ хамт явж байгаа тийм ямар ч тийм эргэлзээ байхгүй хамт явж байгаа баялж байна. Бүгдээрээ хамт илүү их зорж байгаа. Тэрэндээ хүрээд дахиад энэнийг баярлалаа гоё байна гэдэг үйл дахиж тэр үед хэлээсэ. Одоо болохоор угаасаа явж байна.
хийж байна бид нар илүү том зүйлс байгаа. Тэрнийхээ төлөө явах юм зөндөө байгаа. Бүгдээрээ мэдж байгаа. Тэрнийхээ төлөө явна шүү. Бүгдээрээ энэ баярлалаа. Тэгээд маш их одоо тийм их ажил хийдэг. Бид нар бүгд ойлгож байна. Хүмүүс болгон энд өөр өөр юм гэсэн фразаар авах хэрэгтэй. Тэгэхээр одоо юу гэдэг бүгдэнд баярлалаа гэж хэлье. Бүгдээрээ амжилт төрөө шүү. Бүгдээрээ хийшгүй.